За сайн уу юу яцгаана. Хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр 2013 онд нээлттэй хийжсэн Cheap Thrills гэдэг нэртэй dark comedy болон thriller жанрын киног хурангуул үздэсгэх болно. Ингээд бичлэгийг хүлээн авч үзсгэн үү. Манай энэ удаагийн контентийг олон улсын бууцны сайт Melbit хамтран хүргэж байна. Хэрвээ та спортын мэдлэгтэй мөн спорт таварт оролцохыг хүсэх юм бол доорх комментсэгт байршуулсан Telegram линкээр орж тухайн Telegram channelд байршуулсан линкэн дээр нь дараад Melbit-ийн шинээр бүртгүүлэх хэсэг рүү нороод өөрийнхөө бүртгэлийг үсгэх үедээ промо хэсэгт нь D-Recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтийг 100%-аар нэмэгдүүлэн аваарай. Харин анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой. Мөн бэлэн мөнгөөр бууцаа тавьдаг тул өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. За тэгэхээр манай кино шууд гол дүрийнхэн танилцуулгаар эхэлдэг ба киноны гол дүрийн залуу Cray гэдэг тэрээр эхнэр болон нэрахүү хоёртойгоо хамтдаа байшин түрээсэлж амьдардаг игэл жирийн засварчин залуу. Тэгээд энэ өдөр Cray ажилдаа явахаар гэрээсээ гараад байшингийнхаа үүднээс байшин түрээслүүлэгчийн үлдээс нэг мэдээллийг олж уншдаг ба тэрээр мэдээлэл дээр 3 хоногийн дотор байшингийнхаа түрээсийг төлөхгүй бол байшингаас нь хүчээр хөөж гарганаа гэж мэдэгдсэн байдаг ба Cray мэдээллийг уншсанаасаа болж сэтгэл дундуур ажил дээрээ очиод зүгээр л мөрөөрөө ажиллаа хийж байгаад гинэтгэн орон тооны цомбтголд орж ажилласаа халагдаад энэ өдөр үнэхээр л буруу хөл дээр болсон юм уу гэлтэй урд өмнө нь хизээж сэтгэлээр унж байгаагүйгээрээ сэтгэлээр навс унаад 5 жилийн турш огт уулзаагүй хар багын найз Винс гэх залуутай орой уулзаж жаахан юм ууж сэтгэлээ онгоотл ярилцахаар болоод нэгэн пабд цаг товлоод өнөөх багын найзтайгаа уулздаг. Ингээд удаан уулзаагүй хоёр найз хин хинийгээл сониучилж янз янзын асуултуудыг бие биенээсээ ээлж дараалан асууцгааж байгаад Cray эхнэрхүү хоёрынхон зургийг Винсэд үзүүлчихэд найзаасаа "Ингээд миний найзаа чи гэр бүлтэй болсон уу?" гэж суусан чинь Винс "Гүй би гэр бүл мөлтэй болоогүй. Тэгж байгаад Леонда болно эз. Харин найз нь одоо эркид чинь хийдэг болсон штэ" гэж хэлсэн чинь Cray "Өө тийм үү. Түүний чи найздаа туслаач. Гүй одоо найз нь чамаас юу гэнэ хөвдөө. Би өнөөдөр ажилласаа халагдсан. Надад 3 хоногийн дотор $4,500 хэрэгтэй байна. Учир нь би байрныхаа түрээсийг төлөхгүй бол түрээслүүлэгч эхнэрхүү бид гурыг годомжинд хөөгөөд гаргах чинь шүү дээ. Би чамаас мөнгө зээлээч гэж гуйгаад байгаа бол огт биш шүү. Харин надад тохирох ажил олж өгөөч л гэж гуйсан. Ер нь би чамтай хамтдаа эркид хийлээ гэж бодоход 3 хоногийн дотор $4,500 үлхэн босгох чинь үсттэй гэж суусан чинь Винс "Гүй найзаа чи бүр шал буруу бодоод байна. Би хүний өрөөсөн гарыг ердөө л $80 хугалж өгдөн штэ. Энэ ажил чиний бодож байгаа шиг тийм их мөнгө олдог ажил огтонч биш ээ" гэж хэлдэг. Тэгтэл Cray за би нэг 0 орж биз сатахыг гэж хэллээд 0 орж биз чад гараад иртэл Винс Colin гэдэг нэртэй нэлээд баян байрын залуу болон түүний залуухан халуухан ихтер болох Violet гэх бүсгүй хоёртой танилцчихсан ширээнд нь сууж байдаг ба Винс Cray-г харангуйтаа "Ой бро нааша би энд байна. Би дөнгөсөө энэ нэрхэмтэй танилцсан юм л да. Чи ч гэсэндээ энэ нэрхэмтэй танилцаач" гэж хэллээд Cray найзыгаа Colin гэх нэрхэмтэй танилцуулдаг. Тэгтэл Colin "Өнөөдөр миний үдсэглэн технэр Violet-ийн төрсөн өдөр. Би эхнэрийнхээ төрсөн өдрийг хизээч мартагдахааргүй өнгөрөөж өгнө гэд ам гарчихсан юм л да. Хоёр бит хоёртой нэгдэж манай эхнэрийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглээч. Дөрүүлээ өнөөрөө бутавцгаая л да" гэж хэлэнгүүтээ Vince Cray хоёрын урд нэг шот текила хийж тавиад "За залуусаа навартаа уралдаад уучих. Төрүүлж уусанд нь би $50 өгнө шүү" гэж хэлсэн чинь Vince уртаа төрүүлж уугаад тэр дороо Colin-оос $50 авч явдаг. Зя ингээд энэ хэсгээс хойш киноны урамсгал ер нь л сонирхолтой болж эхэлдэг ба Cray "Хөөх үнэхээр $50 өгч өглөө гэж юу? Би дөнгөс сая гайхаж сандраад таныг худлаа хэлж байна гэж бодоод уртгаа уусангүй л дээ. Өө өстө балайн уудгал ээжтэй" гэж хэлсэн чинь Colin "За зүгээр дээ. Бидэнд бүхэл бүтэн урт шүүн байна. Саяных бол ердөө л тоглоомын эхлэл. Харин чи тэр текэн дээр байгаа бүсгүйг очиж өдөөд нүрлүгөө нэг алгадуулаад хүрээд ирэх юм бол би чамд $200 өгнө шүү" гэж хэлсэн чинь Cray "Дуртай яг их чин текэн дээр байсан бүсгүүдээр гүйж очиод яриа өддөгч нүрлүгөө алгадуулж чадлагүй буцаад хүрээд ирдэг. Тэгсэн чинь Vince Colin-д "Сая манай найз нүрлүгөө алгадуулж чадаагүй юм чинь. Би оронд нь очиод нүрлүгөө алгадуулчих юм бол чи надад $200 өгөх үү" гэж суусан чинь Colin "Өглгүй яад юм бэ? Түгэл чи гэсгүйч чод нүрлүгөө алгадуулчаа хүрээд ирэлтэй" гэж хэлэнгүүтээ Vince-ийг текэн дээр байсан бүсгүй рүү явуулж Vince туршлага зааж бүсгүйгээр нэг алгадуулж хурч ирээд шагналын $200 Colin-аас авдаг. Тэгтэл Colin "За залуусаа одоо эндээс хэдүүлээ гарнаа" гэж хэлээд залуусыг мэн дагуулад нэгэн тайжих клуб руу орж ирэнгүүтээ "Та хоёр тэр бүжигчин бүсгүйг харж байна уу? Та хоёрын хэн төрүүлж очиод түүний өгцгөн дээр алхацсанд нь би $200 өгнө шүү" гэж хэлсэн чинь Vince "Хөөе наадах чинь үнэхээр амархан юм байна. Би гяс гүйж очиод өгцгөн дээр нь алгадаад өгье" гэж хэлээд тайжигч бүсгүйн өгцгөн дээр нь алгадаад түүнээсээ болж баарнаас хөөгдөж гараад гадаа гарсныхаа дараа Colin-аас $200 авдаг. Ингээд Vince-д $200 өгснийхаа дараа Colin Cray-д хандан "Хөөе Cray, хэрвээ чи энэ клубын хамгаалал
хамгаалагч залуугийн нүүрлүү түрүүлж цохих юм бол би чамд $500 өгнө шүү гэж хэлсэн чинь Грейийн нүдэн сэргээд өө болж байна гэж хэлэнгүүтээ хамгаалагч залуугийн нүүрлүүнд цохиод өөрөө хариу нэг цохиолонгуудаа тэр дороо ухаан алдаад шөнийн 2 цаг болж байх үед Колны гэрт нь халаасандаа $500-тойгоо сэрдэг. Тэгсэн чинь Vince Colin Wilde 3 Крейг баяр хөөртэй гихч нь ухтаж аваад Колин Винс болон Крей хоёрт гурлаа гадагшаага гарч агаар амьсгалъя гэж хэлээд террас руугаа давуулж гардаг ба Винс гадагшаага гарч ирмэгцээ. Шууд найз Крейнийхээ гутал руу шээчигдэг. Ер нь бол Крейг ухаангүй байхад нь Колин Винсэд чи найзыгаа сэрсний дараа найз руугаа шээчгээ. Тэгэх юм бол би чамд $200 өгье гэж хэлсэн юм байна л дээ. Харин Крейгийн хувьд энэ аимшигтай доромжлол шиг санагдаад шууд уурлаатч гэх юм уу гомдоотч гэх юм уу ямар тач эдний угаалгын өрөөнд нь ороод Винсийн шээсийг нь цэвэрлэнгээ Винсэд хандан чи ч өстой найз юм да. $200 болж найз руугаа шээгээд ахтаа яах вэ? Би ерөөсө боллоо. Одоо шууд гэрлүүгээ харьлаа гэж хэлсэн чинь Винс. Хөөе хөгшөө юун гэртээ харих вэ? Намайг анхааралтай сонсож бай. Хоёулаа зүгээр энэ малыг дээрэмтчихэд эндээс явцгаая. Угаасаа энэ чив төрийг эргээд олж чадахгүй. Харин хоёулаа дээрэмдсэн мөнгөө тэнцэн хувааж аваад өөрсдийнхөө новшин амьдралыг өөрчилцгөөе. Харин одоо би том өрөөнд нь оронгуудаа шууд Колныг сүрдүүлнэ. Харин чи тэр хүүхнийх нь учрыг олоорой гэж хэлээд дээрэмхийхээр Крейг дагуулад угаалгын өрөөнөөс гардаг. Hey, Colin. What the fuck? Sit down. Don't do anything stupid. Let's go, I got it. Fucking moment! I just want to say... Got it. Ингээд Колин өөрийгөө яг ямархуу ир хүн болохоо манай хоёрт харуулсныхаа дараа та хоёр нэрээ арайчтэй. Өнөөдөр миний хайртын төрсөн өдөр штэ. Дөрүлээ энэ оройг хизээж мартагтааргүй. Бутавч өнгөрөөнө гэж тохиролцоо бидтэй. Эсвэл та хоёр юмар байгаа мөн? Үнэхээр юмар байгаа бол яг одоо яв. Аль эсвэл саяны болж өнгөрсөн үйл явдлыг огт болоогүй мэт бодоцгоогоод хамтдаа үргэлжлүүлээд хөгжилдөцгөө. Энд нийтдээ $250,000 байгаа гэж хэлсэн чинь залуус маань тэгвэл эндээ үлдээд хөгжилдөцгөө дөө гэж хэлээд Колинтай хамтдаа террас руу гарцгаадаг. Тэгсэн чинь Колин залуус тандан манай хөрш нэг нохоотой. Тэгээд тэр нохоо нь байнга манай гадаа ирж бааж дургу үргээд байгаа. Би ер нь яг одоо хариугаа авахар шийдлээ. Та хоёр манай хөршийг рүү ороод гэрт нь баа. Тэгээд тэр баасаа баталгаажуулаад зургийг нь аваад хүрээд ир. Гэхдээ хоёроо энэ бол тэмцээн штэ. Та хоёрын хэн төрүүлж амжуулсанд нь л би $800 өгнө шүү гэж хэлсэн чинь хоёр найз хөршийг рүү нь уралдаж ороод шууд шалан дээр нь баагаад эхэлдэг ба. Крей төрүүлж баангуудаа гүгэд гарцсан чинь Винс Колины гэрт хөршийг нь нохоотой хамт орж ирээд за яах вэ? Би саяны баадаг тэмцээн дээр ялагдчихлаа. Гэхдээ би энэ нохоог яг одоо нүдэн дээр чинь шууд алаад өгье. Хэрвээ нохоо өгчих юм бол дахиж танаа байшингийн гадуур ямар ч бас харагдахгүй. Тийм биз дээ гэж хэлсэн чинь Колин үгүй дээ би нохоог алмааргүй байна. Харин Крей чи энэ шагналынхаа мөнгө ав гэж хэлэнгүүтээ Крейд амлсан ёсороо $800 нь өгдөг. Тэгсэн чинь Колины халуухан ихнэр болох Violet гинэтхэн Крейг сонирхож бариад Крей хоёулаа 60 гэж хэлсэн чинь Крей Винс хоёр хоёулаа гайхаад хүүшээ танаа ихнэр чинь юу яриад байгаа юм бэ гэж Колинаас асуусан чинь Колин үгүй яах вэ? Миний халуухан ихнэр Крейдээ унтмаар л байгаа юм байлгүй дээ. Крей чи миний ихнэртэй унтчаач. Өнөөдөр Violet-ийн төрсөн өдрөн штэ нэрээ. Хэрвээ чи миний ихнэртэй унтах юм бол би чамд $4,500 өгнө шүү гэж хэлэнгүүтээ Крейг ихнэртэйгээ унтуулж явахдаг. Ингээд секс-ийн гарч дууссаны дараа Colin Violet хоёр хувцас ялхаар том өрөөнөөс гарцгааж том өрөөнд нь үлсэн Vince Крейг өөрөөс нь илүү их мөнгөтэй болсонд атаархаж уурлаад уг нь чи биш би л Violet-тэй унтах байсан. Чи одоо тэгэл өөр хүүхэнтэй унтаж олсон мөнгөөр эхнэр хүүхдэд тижээх нь байна штэ гэж хэлж уурыг нь хүргээд байшингаас гаргаад явуулж явахдаг. Харин Colin Violet хоёр буцаж өрөөнд орж ирэнгүүтээ Vince-с Крей хайччуу гэж судлал Vince. Крей гэртээ харих гээд явчихсан. Одоо гуруулаа л үлдсэн. Харин дараагийн тоглоом юу вэ? Би тоглоход бэлэн байна гэж хэлсэн чинь Colin уг нь та хоёр хоёулаа л байсан бол тоглоом илүү сонирхолтой болох байсан. Гэхдээ одоо яа гэх вэ? Чи үнэхээр цааш тогломоор байвал надад чигчийн хурууга тастаж өг. Угаасаа чиний над хуруу чинь юунд ч хэрэггүй үсттэй. Харин би чамд хариуд нь $25,000 өгье гэж хэлсэн чинь Vince болцлыг нь хүлээн зөвшөөрөөд хурууга тастах гэж байтал Крей гаднаас буцаж орж ирэнгүүтээ би $25,000 биш харин ердөө л $15,000 чигчийн ургаа тастаж чамд өгье гэж хэллээд Винсийн урдуур нь ороод $25,000-ыг нь $15,000 болтон доош нь унгаагаад чигчийн урууга тастаад Колин өгөхөр болдог. Count to 3. Are you ready? Okay. Do it, Vince. Oh shit. Are you fucking kidding me? Oh, fuck! Yeah, motherfucker!
Motherfucker! Go! Fuck, dude. You fucking did it. Fuck yeah. $15,000, motherfucker. Ингээд хурууга тастаж $15,000 авсан Крей өөрийнхөө хурууг хайж эхэлтэл нөгөө нохоо хурууг нь олж залгаад хуруунд нь хахаад үхчихсэн байдаг ба Кол нь үхсэн нохоог дундуур нь хид хид тасцаж чавчаад 2-5-нд хувааж хийнгүүтээ залуусын мэн урд авчирч тавиад за хоёроо энэ нохоог уралдаж ид. Түрүүлж идсэнд нь би $50,000 өгнө шүү гэж хэлэнгүүтээ хоёр найзын дунд түүхийн нохоо идэх тэмцээнийг эхлүүлдэг. I'm done. Done. Shit, that was close. That was a tie. We need a tiebreaker. Whoever eats Craig's finger. Ингээд Крейг зодож байсан Винсийг Кол нь болиулангуудаа хоёулаа гарч агаар амьсгалъя гэж хэлээд террас руугаа дагуулж гарч ирэнгүүтээ чи одоо дотогшоогоо буцаж ороод Крейг алчаач. Хэрвээ тэх юм бол би чамд $250,000 өгнө шүү гэжсэн чинь Винс $250,000 би буцаж ороод тэр мөн новшиг нүдэн дээр чи халаад өгье гэж хэлээд найзаагаа хороогоор дотогшоогоо ордог. Craig, let's get the fuck out of here. Ингээд энэ бүхний дараа хосоод Крейд шагналынх нь $250,000 нь өгөөд амьдралд нь аз жаргал хүсээд гэрийнхээ үүднээс үдэж өгдөг ба Крей өглөө нар мандахтаа зэрэгцэн гартаа мөнгө цээжэндээ хорсолт хийсээр гэртээ орж ирээд эхнэрийнхээ өмнө олж ирсэн $250,000 асгаснаар энэхүү кино маань төгсдөг.